Сайн байцгаана уу Seven Portion байна. Энэ удаа би нэлээд бас дөрөвдөө орцсон сууж байна. Тэгээ сэдвийг бас та нар харсан баг. Тэгэхээр бид нар өнөөдрөөс эхлээд зөвхөн миний бодол биш. Энд их зүйл ер нь бол нэгж миний бодол биш. Би яг түүхэн судалгаанаас яг юу гэж үздэгин те яг манай шинологчиг эрт дээр үеэсээ ер нь яг энэ тааро гэдэг хүзрэг ямар учиртай яасан гэсэн гэдэг нь бол түүхэн талаас нь бүгд баримттай, ишлэлтэй, ухаантай эрдэмтдийн өнцгөөс юу гэж авч үздэг. Тэр талаар та нарт ярьж танилцуулъя гэж бодлоо. Таро хүзэр. Одоо бид нар тарот гэж бичдэг те. Таротоор мэрглүүлнэ, тарот мэрэг, тарот гэж бичдэг мөртлөө таро гэж. За яагаад ингэдэг вэ гэхээр энэ таро гэдэг хүзэр маань анх ерөнхийдөө 15 дугаар зуун буюу ойролцоогоор 1440 онд Италийн Флоренц, Милан гэх мэт хотуудад ерөнхийдөө энгийн хүзрийн тоглоом болон анх мэдлсэн байна. Анх мэдлэхдээ одоогийн бидний мэддгээр бол Major Arcana. Том хүзрүүд. Ер нь бол Major Arcana-нууд бол бүгдээрээ баг Joker гэсэн үг те. Тэр Joker-уудаар ихэвчлэн тоглоом үүссэн байна. Тэгэхээр бидний одоогийн мэдчихэж байгаа Fool, те, Empress, Emperor, Эзэн хаан, Хатан хаан, тэгэл Wheel of the Fortune, те, Азийн тойрог, Азийн хүрдэг. Эдгээр хүзрүүд бол анхандаа бүгдээрээ байсан. За мөн Deed, Devil ч гэх юм уу. Тэгэхээр Major Arcana-гаас үүссэн ийм хүзрийн тоглоом байжээ. Энэ хүзрүүд манаас өөрсдийн дугаартай байдаг шүү дээ. Ерхэд 22 байгаа, те. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг ливлэрээ нэг ингээд аваад гардаг ч юм уу. Ингэж гэсэндээ одоо тоглодог байсан гэсэн үг. Тэгээд энгийн хүмүүс бол энэ тоглоомоор энэ тарочи гэдэг нэртэй Италийн энэ тоглоомоор тоглож чаддаггүй байсан. Үннийг хэлэхэд зөвхөн хамгийн дээд зэрэглэлийн язгууртан, ноёд, сэхэтнүүд л тоглодог байж. Яагаад гэвэл одоо юу гэдгийг нэг бүрчлэн гар аргаар зурдаг байсан. Одоо гэх шиг одоо сайхан принтерлэл хевлээл гаргана гэж юм байхгүй учраас нэг бүрчлэн гар аргаар зурдаг. Тэгээд дээрэс нь энэ тоглоомуудыг зүгээр зурх биш. Бүгд нэг бүрчлэн урлагийн бүтээл байх ёстой учраас алтаар чимгэлдэг байсан байна. Нэг нарийн детальтай алтаар чимэглээд гаргадаг байсан. Тэгэхээр ер нь бол баян чинэлэг хүмүүс л энэ хүзрийг те одоо тэр нарийн нандин зурдаг зураачдаар урлуулан авах боломжтой байсан гэсэн. Тэгэхээр одоогийн үед бол те нэг бүрчлэн зурсан хүзрийг авъя гэх юм бол одоогийн үнэлгээ нь бол бараг нэг $4-1000 ч байж болох юм. Хэрвээ үнэхээр алтан малтар чимэглээд гаргавал. Одоо ерөнхийдөө энэ анхны одоо тарочи гэдэг хүзрүүд маань Нью-Йоркод, Америкт Morgan Library гэдэг музейд ерөнхийдөө хадгалагддаг. Ойролцоогоор нэг хүзрийн үнэлгээ нь нэг $10,000-аас $20,000 үнэлгээтэй болсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол анхны тарочи гэдэг нэртэй ийм хүзрийн тоглоом байсан байх нэ. Тэгэхээр 15 дугаар зуунаас үүсчихэд яг хизээ ингээд мэргийн хэрэгсэл болчвоо, хизээ хүмүүс мэргэлдэг болчвоо гэх юм бол бүр хаа байсан 15 дугаар зуунаас эхлээд хүзэр болсон. Одоо мэргийн хэрэгсэл болсон гэсэн. Тэгэхээр энэ 300 жилийн хугацаанд бол хүмүүс ерөөсөө таараагаар мэргэлдэг байгаагүй зөвхөн тоглолдог л байсан гэсэн. Тэгэхээр санаа байгаач. Тэгээ бас та нар энэ хугацааг бодоорой. Хин тарочи гэдэг тоглоомыг мэргийн хэрэгсэл болгочвоо. Энэ их сонин. Ер нь бол Италидаа биш. Францад 1781 онд Антуан Куарта Жибелин гэдэг нэртэй юм хөрхөн протестант пастор хүн байжээ. Тэр нь бол христний шашны пастор хүн. Итгэгч хүн гэсэн үг. За тэгэнгүүт энэ хүн маань Le Monde Primitif гинэ. За би Франц хэлч юм Италиа сайн мэдгүй учраас буруу хэлж магадгүй. Ийм бүтээл ном хэвлүүлсэн гинэ. Бүр 1781 он гэхээр 18 дугаар зуун те. Энэ хүний бүхэл бүтэн тэр хэвлүүлсэн номныхын нэг бүлэг нь тароны тухай байсан гинэ. Тэгээд тэн дээр юу гэж ütсэн бэ гэхээр тарот хүзэр бол тий зөвхөн тоглоом биш юм аа. Энэ бол ингээд эртний Египтийн одоо эрдэмтэн мэрэгдийн үлдээсэн нууц одоо мэдлэгийг агуулсан нууц мэдээллийг агуулсан юм маш нарийн нандин одоо утгатай ийм одоо хэрэгсэл юм аа гэж тэгш анх тайлбарласан байгаа. Энийг бол хожим эрдэмтэд одоогоор бас тогтоосон юм байхгүй. Үнэхээр үнэн байсан уу, удлаа байсан уу гэдгийг одоо ямар ч мэд харах байхгүй. Яагаад тэр үед эрдэмтэн одоо Антон Куарта Жибелин гэдэг хүн ингээ хэлчихвэ гэхлээр 18 дугаар зууны үед
Египтийг хамгийн гол нь тэр үедээ хүн төрөлхтний одоо хамгийн анхны сут бүтээлүүд тэндээс төрсөн. Хүн төрөлхтний хамгийн том соёл иргэншил, тэгээ дээрэс нь бүх нууц мэдлэгүүд одоо Египтийн фараонууд тэгэл нөгөө пирамид энэ төр баригдсанаас болоод ер нь бол Египтийн түүхтэй холбоотой тэр пирамидуудтай холбоотой нууц мэдлэг болоод одоо ижшид гэмээр тийм зүйлд маш их яригддаг штэ. Тийм учраас Европод яг тэр 18 дугаар зуунд Египтийг шүтгцэн байсан үеихгүй. Тийм учраас Египттэй холбоотой гэсэн юм болгоныг ерөөхдөө хүлээн зөвшөөрөөд дахин шүтэх хэлбэр рүүгээ орцсон үе байсан гэсэн үг. Тарог анх мэрэг болоход нь одоо тайллыг нь бичсэн яг сприт буюу одоо бидний хэлдэг нэг асуулт асуугаад ингээ нэг байрлал тавьдаг тэр байрлалыг тодорхойлгосон. За бараг л анхны таарооны тайлбар ном болоод сурах бичгийн бичсэн Жан Баптист Алиет гэдэг хүн байдаг. За тэгээд нэрээ бол тухайн үед яг эсрэгээрээ ашиглаад Элетела гэж хэлдэг байсан байгаа юм. Одоо Алиет гэдэг нэрийг эсрэгээр нь Элетела гэсэн үг. Энэ хүн бол таарооны жинхэнэ одоо бурхан тэнгэр нь баггүй юу? Ер нь шулууга хэл. Энэ хүн яг таарог анх. За энэ имперс чинь ийм утгатай, империор чинь ийм утгатай гэдээ бүх тайллыг нь ерөөхдөө эхний ээлжийн тайллуудыг бүгдийг бичсэн гэсэн үг. Таарооны одоо юу гэдгийг те King of Wands, Queen of Pentacles гэл нэг байхан хаан хаттууд одоо хүлэгт баатрууд гэд байдаг штэ. Тэд нэр ерөөхдөө түүхэн хувьд бол бүгд нэг хүнийг бас төлөөлж идэг. Тэр нь бас их сонирхолтой. Хүн төрлөختний түүхээс үссэн ийм оюуны болоод урлагийн цогц бүтээл гэд бас хэлчихэж болно. Үүний дараа 1949 онд яг одоогийн бидний хэрэгэлдэг Rider Waite-ийн хөөзөр бол мэндэлсэн. Таароо. Гэхдээ Rider Waite гэл тэр үед одоо эрэгтэй хүний нэрээр нэрлэл хэвлүүлж захиасан хүн л тэр болохлээс биш. Яг үнийг хэлэхэд за хуучин Major Arcana бол угаасаа зурагтай байсан. Гэтэл Minor Arcana буюу одоо нөгөө нэг 3-ын сава 2-ын аягч гэх юм уу те эдгээр ямар ч зураггүй зөвхөн энэ тоогоороо явдаг байсан юм байна л да. Одоо шууд хоёр шиг зоостой юу муу ч юм уу те. Одоо нэг даалуу шиг. За энгийн хözөр шиг ч юм уу. Энийг хэн зурсан бай гэх юм бол тэр үед Английн энгийн нэгэн бүсгүй за зураач гэж хэлж болно. Pamela Smith гэдэг нэртэй бүсгүй зурсан байгаа. Тэр үед хөрхэн амтан эмэгтэй хүн ажил хийж байсан учраас хөдөлмөрийн хөлсний хамгийн доод нэгжээр зурвалж исэн гэж байгаа. Тэгэнгүүтээ тэр хүн бүх зургийг зурчаад ер нь бол нөгөө захиалгаар зурсан гэдэг нэртэй учраас таараа үзэрнүүдээс нэг ч удаа одоо яг оюуны өмчийн эсвэл ямар нэгэн төрлийн цалин хөлс авч байгаагүй. Одоогийн бараг бүх таарооны зургууд ч гэсэн энэ Pamela Coleman Smith гэх эмэгтэйгийн одоо оюуны өмчөөс тодорхой хэмжээнд бүгд хуулбарлаж гарч ирсэн байдаг. Хичнээн нөгөө мууртай байсан ч хөөрхөн хэрээтэй байсан ч гэсэн энэ эмэгтэй үндсэн өгүүлэмжээс нэгэн ч зөрж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр эмэгтэй бас үзрүүд 1000 утгатай болсон ч гэсэн тэр утгыг илэрхийлсэн, тэр бэлэгдлүүдийг гаргасан, зургийг зурна гэхлээр маш мэдрэмжтэй бүсгүй байсан байгаа байхгүй юу? 1909 он гэж бодглоор одоогоос нэг сайндаа л нэг 100 гаруй жилийн өмнө гэсэн үг. 100 гаруй жилийн өмнө л энэ зургнууд яг бүтэн 78 ширхтээ таараа үзэр маань нэрээ амилж гарч ирсэн байх нэ. Тэгэд түүхчид бол таараа үзэр гэдэг маань 15 дугаар зуунд бол энгийн тоглоом байсан. 18 дугаар зуунд бол те маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрийн дагуу номтой боллоо. Номон дээр ингээд Египтийн нууц бүтээл гэж яригдлаа. Тэгээд утгатай боллоо. Утгын дараа өөрийн гэсэн маш гоё урлагийн цогц бүтээл мэт 78 ширхэг зурагтай боллоо. Тэгээд ирэхлээр энэ бол хүн төрөлхтний оюун ухаандаа бий болгосон маш гоё тийм цогц урлагийн болоод оюуны том бүтээлүүдийн нэг юм аа гэж түүхчид бол ингэж хардаг. Таараг тэгвэл эзотерик урсгалуудын үндсэн дээрээс бас авч үзье. Witch Hunt 15-17 дугаар зуунд маш идэвхтэй явагдсан. Тэгээд ерөнхийдөө ойролцоогоор 1750 он гэхэд бараг сүүлийнх нь ингээд явагдаад дуссан гэдгийг. Тэгэнгүүт таароо Египтийн нууц мэдлэг энтер гэж гарч ирсэн нь 1781 он. Тэгээд 18 дугаар зуунд утгатай болоод 19 дугаар зуунд зурагтай болсон. Тэгээ яг ингээд түүхэн өнцгөөс нь харангууд тэр үед шулам гэж устгагдсан алуусан нэг ч хүн таараа үзэр ашигладаггүй байсан. Тэгээд ирэхлээр таараа хүзрийг үзснээр таараа хүзрийг мэргэснээр шулан болчдөг гэсэн үг биш үү? Түүхэнд шуламууд юу ашигладаг гэсэн бэ гэхээр лааны дөл, үнс, цайны шар, кофений шар, яс, зааваргамал,
байгалийн элементүүдийг бэлхүү ашигладаг байсан. Тэгээ бас яг түүхэн өнцгөөс нь би дараа нь яг witchcraft-ийн талаар ер нь бол ярьж өгнө. Тэгээд witchcraft-ийн хамгийн сонирхолтой юм нь гэх юм бол тэр үед witch гэж хэлэгддэг байсан хүмүүс ихэнх нь маш их ном уншдаг хүмүүс байжээ. Бүгд номтой. Номон дээр бүх зүйлийг бичиж тэмдэглэсэн. Номон дээр сэдэм харлаа. Ургамал найрууллаа. Окей. Чамд өглөө чи тодорхой хэмжээний гисч өвдөдсөн мөл идэглээ. Ер нь бол тодорхой хэмжээний нөгөө ном уншдаг жоохон мэдлэгтэй хүмүүсийг ер нь бол масаар нь төлхөө цааш нь харуулсан гэж үздэг. Тийм учраас witch hunt-ыг бол одоо бол тэр чигээр энэ бол хэлмэгдүүлэлт байсан гэдэг. Яагаад гэвэл яг түүхэнд ингээд түүхэн баримтуудыг одоо Рональд Хаттон ч гэдэг юм уу түүхийн философи эрдэмтэд ингээд судлаад үзэнгүүт энэ хүмүүс үнэхээр чөтгөр шуламтай холбоотой байсан уу гэд тэр үеийн одоо тэр Ромын папын те нөгөө шулмын ан хийдэг байсан хүмүүсийн бичсэн тэмдэглэлийг судлаад үзэхнээ нэг ч тийм баримт олдоогүй, нэг ч тийм баримт байхгүйсэн. Тэгэхээр маш өрөвдөлтэй байгаа. Ер нь бол хин нэгний улс төрийн болоод шашны залаас ер нь бол 40-60 мянган хүн бол энэ зүйлд бол хэлмэгдэж нас орсон гэж үздэг. За тэгээд эдгээр 40-60 мянган хүн хинэнч тараа хүзүр ашиглаж байгаагүй гэж эрдэмтэд судлаад гаргаад ирсэн байна. Түүхэн баримтаар байхгүй. Тэр үед тарааг бол тараачи гэдэг нэртэй зөвхөн тоглоом байсан. Хүүхдүүд тоглодог. Тэгвэл ер нь бол хөвчлийн язгууртан, сурталтангууд, баян хүмүүс л тоглодог байсан гэсэн. Яг эзотерик урсгалууд тэгэхээр маш олон урсгалууд болоо явчихна. Энэ талаар бас ингээд ярих юм бол маш олон дугаар бараг төрлөөр нь ярих хэрэг болох ба. Тэгээд ер нь бол тараа яаж ингэ мэдээд идэм бэ? Яаж ирээдүг хэлээд идэм бэ гэл эзотерик урсгалуудаас тайлбарлах болохоор ингэж хэлдэг байхгүй юу? За зүн бэлэгтэйгээ холбогдож байна. Зүн бэлгээрээ ингэ уншиж байна гэдэг бол хамгийн ихний энгийн тайлбар. Тэнгүүт тэнгэр элч байна. Higher self буюу өөрийнхөө бүх төрөл болоо хуурснаасаа хүн болоод амтан болоод эсвэл тэнгэр элч мч болж төрсэн одоо higher self байж болно те. Төрлүүдээс хамгийн дээд төрөлтэйгээ өөрийгөө холбогдож байна гэж үздэг. Эсвэл өвөг дээдстэйгээ эсвэл ертөнцийн одоо энергитэй ертөнцтэй холбогдож байна гэж үздэг ч гэдэг юм. Маш олон төрлийн одоо ойлголтууд явдаг. За би бол өнөөдөр нэг амар за энэ зөв энэ буруу тэр юу ч хэлэхгүй. Ер нь бол тэгж өөртөөхөр бол бүх урсгалууд нэг тайлбар бол хэлсэн байдаг гэсэн. Тэгтээ яг үндсэндээ одоо гэдэг чи чөтгөр дуудаж байгаа, чи сүнс дуудаж байгаа, чи муу юм дуудаж байгаа гэж энэ урсгалуудын үндсэн дээрээс бол нэгэн ч тэгж хэлдэггүй. Sorry. Тийм биш байгаа дуурчлаарай. За тэгэнгүүт дараагийнх нь тайлбар нь сэтгэл зүйн тайлбар гэдэг дээр авч үзье. За таараа хүзрийг сэтгэл зүйчид одоо бол маш их судалж байгаа. Ялангуяа дэлхийн дахны. Зарим сэтгэл зүйчнэр өөрсдөө таараа хүзрийг ашиглаж хүмүүсийн сэтгэл зүйг ингээд таньж мэдэх за тэнгууд тэр дотоод ухамсар өөрт нь ингээд юу санагч юу бодож байгааг тэрийг хүртэл ингээд тайлж хэрэглэхэд бол ашигладаг болсон. Энэ бас нэгэн бодлын төвшил. Тэгэнгүүт таараа хүзрийг ингээд тайлбарлах тал дээр сэтгэл зүйч Карл Юнг гэдэг нэг хүн байгаа. Бас Зигмунд Фройд шиг сэтгэл зүйчний бас бурхан тэнгэрүүд нэг. За тэгээ энэ хүний онол болоод үзэл баримтлал нь таараг тайлбарлахад хамгийн ойлгомжтой байдаг юм байна. Сэтгэл зүйч нь өөртөө тэгээ судлаад үзсэн гэсэн. Шинжлэх ухааны хувьд бол сэтгэл зүйн салбар бол хамгийн сүүлд хөгжиж байгаа залуу салбаруудын нэг. Тэгээд сэтгэл судлал гэдэг зүйл маань өөрөө дагаад нөгөө терапи те сэтгэл засал, эмчилгээ, тайвшруулах за тэр үйлчлэгнүүд давхар ороод ирдэг. Тэгэнгүүт орчин үеийн дэлхийд даярах за залуу сэтгэл судлаач нар маань таараа үзрэг эмчилгээний давхар ашигладаг болсон. Тэгээд тэдгэр хүмүүс өөрсдөө энэ үйлдэлийг тайлбарлахдаа тэр одоо сэтгэл судлаач те Карл Юнгийн онолоор өөрсдөө одоо тайлбарладаг гэсэн үг. Тэр Карл Юнгийн онол дээр таараг юу гэж тайлбарласан байдаг вэ гэх юм бол энд бол зүүн бэлгэмлэг ямар ч хамаагүй. Таараа хүзрийг хүн болгоо ингэ тайлбарлах боломжтой гэж тайлбарласан байдаг. Яагаад вэ гэхлээр одоо жишээ нь биднэрт улс үндэстэн болгонд те ардын аман зохиол, үлгэр домог, тууж, туйлс гэд бүх одоо улсад байдаг. Бүх үндэстэнд байдаг. Тэдгээр одоо юу гэдгийг гисэр жангаргийн худал цааш хүний гол дүртэй байж таардаг штеп. Яг тэрнтэй адилхан. Тэр гол дүр яаж яж байгааг нэг адал явдал руу өсөрт орчдөг.
Энэ ижил төстэй шинж чанарууд нь ерөнхийдөө энэ full card-ийн утгыг шууд харуулж байдаг. Тэгэхээр full card-ийн энэ тэнэг гэдэг штэ. Ухамсаргүй энэ ухаангүй гол дүр маань яаж хийж байгаад нэг адал явдал руу өөрөө ч мэдэхгүй байж байгаа төсрөөд орчдөг. Эсвэл тэнэг байж байгаа нөхөр ухаалаг болдог ч юм уу. Их олон зүйлийг тэр домог үлгэр дээр сурч ойлгож, олж авдаг, унаж босдог, шархалдаг. Тэгээд энийг одоо архетип гэдэг. Хүмүүсийн хувьд нэг гол дүргийг хэлэнгүүт ижил төстэй бодлууд яаж ч утсан одоо 60% хүний толгойд орж ирэх хандлагатай байдаг. За өөрөөр тайлбарлая гэвэл ээж гэдэг үгийг хүн болгонд хэлээ л дээ те, ямар ч улсын хүнд хэлсэн. Ээж гэдэг үгийг хэлэхээр хамгийн түрүүнд ингээд хүүхд төрүүлнэ, хайрлан, халамжлна ч гэдэг юм уу. Одоо ихэнх мас хүний хувьд нэг ижил төстэй бодлоод орж ирдэг. Энэ маань өөрөө архетипийн нэг нийгэмд тогтцсон бодол санаа бас яваад байна гэсэн үг. Тэгээд ирэхлээр энэ impress гэдгийг ингээ харахаар эхлээд зургийг харна. Тэгэнгүүт impress гэсэн үгийг бас ингээд уншин тэ. Тэгээд дараа нь тэр архетип буюу хүн болгонд тогтцсон үзэл бодол орж ирнэ. Тэнгүүд дээрээс нь тухайн хүний далд ухамсарын нөлөөлөл бас орж ирнэ. Хэрвээ ээж нь ингээд орхио явцсан, эсвэл ээж нь нас орцсон ч юм уу тэ, тиймэрхүү байх юм бол одоо ийм дөрвөн зүйлийг ерөнхийдөө нийлүүлээд энэ хүн энэ хүзрийг тайлбарлаж болно гэсэн үг байхгүй юу? Одоо хэрвээ ээж нь ингээд ямарваа нэгэн зүйл тохиолдсон бол энэ хүзрийг хараад уйлдаг ч юм уу. Тухайн хүний дотоод сэрэл мэдрэмж буюу далд ухамсарч шингэсэн зүйлүүд нь гарч ирээд байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө би 6 дахь мэдрэхүйдэ гэж бодоагүй. Гэхдээ би одоо хүмүүст ингээд хүзрээр тайлбарлаж өгöd хэлэхээр яг таарад байдгаа гэж хүмүүс хэлээд байдаг шүү дээ. Тэр бол ер нь энэ ижил төстэй тэ нэг юм хүзрийг хараад, зургийг хараад тэгээд дээрэс нь ижил одоо юу гэдгийг тухайн хүнээс мэдэрч байгаа мэдрэмжээ ашиглаад, далд ухамсараа ашиглаад энэ хүзрийг ирэхэд тайлбарлаж өгöd нэ гэсэн. Тэгэхээр шал нэг өөр бодлоос ороод ирж байгааз үнэхээр мэдрэмжтэй хүн байгаа бол энэ хүзрүүдийн утга тэр мэдрэмжтэй хүнд хэрэгтэй юу гэвэл хэрэггүй. Тэр хүзрийн утганууд одоо тухайн мэдрэмжтэй хүнд ямар ч шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо нэг хүнтэй уулзлаа. Одоо хүн үзье гэж бодлоо да. Нэг хүнтэй уулзлаа. Тэр хүнийг харцсан мэдрэмж ороод ирсэн байгаа. Тэр мэдрэмжээ бүрэн гүйцэд тайлбарлахын тулд энэ зөвхөн хүзрийг одоо хэрэгсэл болгож ашиглаад хүзрөөр бүрэн гүйцэд ингээд шууд үгээр хэлж чадахгүй юмнуудаа олж хараад илүү сайн тайлбарлаж өгч гинэ гэсэн үг л болж байгаа. Ингээд бодглохлоор хин нэгнийг мэдрэмжтэй хүн одоо үзэж өгөхөд уулзахад хүзэр бол ердөл, таараа бол ердөл хэрэгсэл болоод тарчж байгаа байхгүй юу? Өөр зүйлээс хүртэл мэдэрч болно л гэсэн үг. Тэгвэл 2000-ад оны үед ер нь таараа яаж юм хурдан хөгжөв? Таараа өгөхөөс гадна modern witchcraft яаж юм хурдан өсөж юм олон хүндээс танигдав гэдэг талаараас сальт дуртай л та тийм. Wicca гэж одоо англид дэлгэрэн гарч ирсэн. Энэ маань одоо ойролцоогоор нууц байсан үеийнх нь бол 1950-ад он. За тэгээд нийтэд ил болсон нь 1986. За тэгээд Англид дэлгэрчээд Англиасаа дараа нь Америкт дэлгэрээд Америкт бол яг modern witchcraft гэсэн нэрээ бүрэн гүйцэд олж авсан. Тэгээд энэ witchcraft-ыг дэлгэрхэд олонний тань celebrities-тэй од хүмүүсийн нөлөөлөл бас маш их байгаа. Яагаад гэвэл таараа маань зөвхөн нөгөө нэг зөмбөлтэй холбоотой биш, хүмүүсийн олон зуун жилийн тэр урлаг соёлын нийтлэг гэдгийг одоо энэ дээрээс бараг харж болно. Яаж вэ гэхэлэр хамгийн сүүлд миний мэдж байгаагаар 2024 онд Johnny Depp гэх гахалтай жүжигчин бүгднгийнх нь мэдэх. За бараг ихэнх нь краш болох Johnny Depp маань өөр ингэсэн одоо гараараа таараа хүзрүүдийг зураад бүтээгээд тэгээд нэгсэндээ өөрийнхөө таараа коллекшн уран зургийн үзэсгэлэг гаргасан. Тэгээд limited edition буюу ойролцоогоор 195 ширхгийг гаргаад бүгд тэр дөрөө сөүлд авдуулаад зарагдсан гэж байна. За тэгэнгүүт Салвадор Дали 1971 онд өөрийнхөө бүр таараа уран зургийн үзэсгэлэг нээж гаргаж байсан. Тэгээд ер нь бол
нөгөө 78 ширхэг хүзрийг дахин шинээр бүгдээ зурж бүтээгээд өөр ингэсэн таараа зургуудыг бүтээсэн гэсэн үг. За бидний мэдэх маш олон олныг танил жүжигчид таараа хүзрийг өнөө цагт ашигладаг. Тэгээд тэднээс жижиггүйгээр walk сэтгүүлийн ярилцлага юу гэдэг нь те олон нийтийн хэрэгслүүдээр ярьдаг. Одоо жишээ нь штэ Johnny Deppтэй хамтран ямар нэгэн кино лээ. Одоо жишээ нь Johnny Deppтэй хамтраад Sleepy Hollow гэд кино байдаг штэ. Тэр кинонд тоглож исэн гол дүрийн эмэгтэй Кристина Рикки гэх жүжигч юм байдаг. Маш хөөрхөн, шар устай те гол дүрийн хайртай бүсгүй. Тэр жүжигч маань 2023 онд Cat Full of Spiders гэх нэртэй бүр өөрийнхөө таараа хүзрийг гаргасан. Хөрхөн мод Netflix-ийн Wednesday гээд хөрхөн цуврал байдаг штэ. Тэгээд тэрний гол дүр тоосон манай Jenna Ortega бас Harper сэтгүүлийн бүр ярилцлагт Harper Bazaar-т өгсөн ярилцлагандаа 21 наснасаа эхлээд тараагаар ер нь бол уншуулж эхэлсэн. Тараа уншуулах дуртай гэж ярьсан байгаа юм. Тэгэнгүүт Game of Thrones-ийн манай Stark-ийн удмын хамгийн бага охин байна да. The No One те. Vogue сэтгүүл өгсөн ярилцлагандаа одоо тэр Macy Williams өөрийнхөө таараа үзрэг харуулад те. Би бол ингээд Major Arcana, Minor Arcana-гаар бүгднгээр ингээд мэрэг хийдгээ, би ингээд мэрэглэдгээ гэж хүртэл ингээд санаа зовхгүй байсан байна. Та YouTube-с ухаад үзэх юм бол бүгдээ байгаа. Harry Potter-ийн Emma Watson хүртэл Vogue сэтгүүлийн What's in my bag гэдэг нэвтрүүлэгт орж байх та. Өөрийнхөө таараа үзрэг бас зөвхнээсээ гаргаж ирэнгүүтээ манай найз ингээд бэлгээсэн. Тэгээ би ингээд яаж байгаа таараа үзрэг сонирхолтой гэж бас ярьж илээ. Олны танил хүмүүс таараа хүзрийг ингэж илэрхийлж нээлттэй гаргаж ирэхээр дэлхийд даяар угаасаа таараа үзэр энгийн карт болон хөгжих нь ер нь бол ойлгомжтой. Маш олон кино найруулагч нар зохиолчид таараа хүзрийг ашиглаж байдаг. Энэ нь нөгөө буцаад өөрийгөө таних, өөртөөгөө ажиллах тийм гоё сэтлийг өгдөг, өөрийгөө сонсох, өөрийнхөө дотоод ертөнцийг нээж харах бас тийм бүтээл сэтгэлгээ өгдөг гэж ярьсан байгаа байхгүй юу? За тэгээд загварын ертөнцид хүртэл таараа маш хүчтэй орж ирсэн. Яг тэгвэл нөгөө уран зураг гэдэг маань өөрөө загварын ертөнцтэйгөө автоматар бараг холбогдоод ирчихдэг болохоор. Dior брэнд 2021 онд бүр таараагаас сэдвэлсэн бүхэл бүтэн коллекцийг танилцуулж ирсэн. Chanel хүртэл таараа картыг бас ашиглаад өөрсдөө гоо сохны бүтээгдэхүүнүүд дээр бас хэрэглэж ирсэн. Санаа аваад хэрэглэсэн. Таарууны эмблемүүдийг гоо сохны бүтээгдэхүүн дээр туршилсан гэсэн үг. Тэгээ хид хідэн зургууд байна бас оруулчих. Тэгээд Dolce & Gabbana хүртэл таараа сэдвэлсэн үнэртэй усныг цуглуулгатай. Тэгэхээр таараа бол ерөөсөө нэг амар айгаад тахар зүйл бол биш. Энэ бол бидний тэг хүн төрлөختний 500 жилийн туршид хөгжүүлж бүтээсэн оюуны болоод урлагийн гоо зүүн тэг дээрэс нь өөртөө таних дотоод мэдрэмжийг хөгжүүлэх ийм нэг бүхэл бүтэн ном шиг уран бүтээл байгаа байхгүй юу? Энэ бүх мэдээлэлээс ингээд харахаар таараа карт бол тоглоом байсан. Гэхдээ хүн төрлөختөн өөрсдөө хөгжүүлээд бүтээгээд ирсэн 500 гаруй жилийн түүхийг харуулгуц бүхэл бүтэн цогц урлагийн бүтээл болж таарж байгаа. Оюуны өмч урлагийн бүтээл. Хүн өөртөө харилцах, өөрийгөө таньж мэдэх ийм тоглоом. Ер нь бол шулууг байлаа. Тэгээд Брэд Питт хүртэл бараг 20 гаруй жил өөрийнхөө карьертай холбоотой, өөрийнхөө амьдралтай холбоотой зүйлүүдийг таараа утчнаар үзүүлсэн гэсэн мэдээлэл явдаг. Тэгтээ өөрөө яг амаар авал баталж хэлээгүй. Тэгэхээр таараа тус бол айгаад, цочирдоод байх зүйл бол ерөөсөй байхгүй гэдгийг би бас үнэхээр том хашилтан дотор үнэхээр том тодорхойлж хэлмээр байна. За тэгээд энэ хүрээд Seven Potion-ы энэ удаагийн таараагийн талаар ярьж байгаа дугаар өндөрлж байна. Тэгээд таалагдах юм бол лайка дараад зүрхээ илгээгээд комент хийгээд тэгээд subscribe хийгээрэй. За бай бай.